Хай та нартай энэ орой мэндийг орой за Монголд бол орой болж байна. Дөнгөж сая найзуудтайгаа уулзч хоол идчихэд тэгээд гэртээ орж ирээд бичлэг хийх юм уу гэж бодоод бичлэг хийж байна. За ер нь бол сая наадмаар нөгөө нэг юунд байж юу наадам бэ? Наадам цагаан сараар Монгол байхгүй байжгаад тэгээд сая шинэ 2-нд ирээд шинэ 2-ны шөнө ирээд шинэ 3-ндаа шууд шоу хийгээд ингээд эхлээд ингээд явлаа. Тэгээд ямар ч байсан та бүхэн минь цааш эндээ сайхан шинэлсэн үү гэж одоо асуух нь зүг бах гэж бодож байна. Тэгээд энэ жил бол айгүй өрөөгөөчтэй гоё жил байгаасай гэж одоо бүх хүмүүст хүсэж байна. Тэгээд ер нь он гарснаас хойш айгүй тийм өөртөө ч юм уу нэлээ нэг юм том хэд алхмуудыг ингээд хийхээр ер нь ингээд шийдсэн байсан. Тэрний нэг бол ялтчгүй яг 18 жилийн турш нөгөө ажилласаа одоо гарах байсан. Тэгээд ямар ч гэсэн өөрийнхөө хүсэл дээр бол гарсан. Тэгээд ажилласаа ингээ гараад одоо ингээд нэгд өдөр ажилдаа явахгүй яаж анх удаа үзэж байна амьдралтаа. Тэгээд яг урдны нэгд өдөр ажилдаа явах байх юм бол томилолт ч юм уу альсгүй бол баяр ёслолын өдрүүдээр ч юм уу тэгээд ерөөсөө юу явдаг байсан л да. Тэгээд яг өнөөдөр ингээ 2 дахь өдөр гэхээр чинь яг 2 өдөр яг ингээд ажилдаа явахгүй байж үзлээ бас их сонирн байд юм байна. Яг ч юм. Гэхдээ яг үнэхээр одоо юу гэдгийг маш олон жил ажилласан учраас бас өөртөө бас нөгөө чөлөө өгөөд тэгээд бас ингээд ажилласаа түр ер нь бол холдъё гэж ингээд шийдсэн байгаа. Тэгээд хэсэг хугацаанд бол яг ажиллана, амарна. Тэгээд хэсэг хугацаанд нэлээд хэсэг хугацаанд амарч агаад тэгээд дарны дараагаар бол ажлын ая тал харна гэсэн юм бодолтой байгаа. Тэгээд 18 жил гэдэг бол одоо юу гэдгийг миний хувьд маш тийм одоо амьдралынхаа баргалж худалчуун талын одоо зориулсан ажил маань гэдэг. Тэгээд маш багасаа одоо ажиллаж эхэлсэн гэсэн үг. Тэгээд энэ хугацаанд одоо юу гэдгийг зүгээр нэг хурж очих ажилтнаас зөвхөдөд хурж очих үйл ажиллагааны менежер, хөтөлбөрийн менежер, хөрөнгө оруулах үйл ажиллагааны менежер гэх мэтчлэнгийн ажлуудыг айгүй хийж ирсэн. Тэгээд энэ ажлуудаа эргээд бодоход бол нийгэмд ч юм уу альсгүй Монгол улсад ялангуяа одоо нэг хэдэх авахын салбарт чамгүй одоо өөрийн зүгээс бол хувь нэмрээ оруулсан гэж би бодож байгаа. За тэгээд энэ ажлаас гарахын үг бол гинт одоо юу гэдэг 1 сартаа шийдээд 2 сартаа гарчиж байгаа асуудал ерөөсөө биш юм. Ер нь аль надлангоос хойш ер нь бодоол ясаа. Ер нь би ингээд нэг жоохон арай нэг өөр одоо юу гэдгийг ажил төрөл хий. Арай нэг өөр юм хийж үзмээр байна гэл айгүйх бодчихсан ер нь тэгэл бас найзуудтайгаа бас зөвлөлтчихлээсэн. Тэгээд энэ зөвлөснийхаа үр дүнд бол би бол ялтчгүй ажиллаа бол одоо хүлээлгэж өгөхөөр шийдсэн. Тэгээд анхандаа яг манай байгуулагч одоо 2-3 хүн ажилладаг байлаа. За тэгэл ер нь төсөл хөтөлбөрүүд ер нь Монголд ч айгүй ховмигдмал байсан үеуд байгаа. За тэгэл ер нь маш олон одоо судалгаа шинжилгээний ажлууд. За тэгэл дээрэс нь олон нийтэд гей, bisexual, transgender хүмүүс зориулсан үйл ажиллагаануудыг маш ихээр зохион байгуулах иймэрхүү одоо юунууд бол айгүй хийгдсэн. Тэгээд энэ болгоноороо би бол аюу бахархалтайгаар яриа сууж байна гэдэг бол үнэхээр гайхалтай. Өмнө нь бол одоо юу гэдгийг бидэнд чинь бас нөгөө нийгмийн ял хурлан гадуурхалт гутаанд оромжлоос өгсүүлэл маш олон нөгөө юм хэцүү зүйлүүд аюух тохиолддог байсан. Тэгээд энэ болгоныг бид нараас даван туулахад одоо бидний энэ ажлууд маань бас харьцангуй бас үр дүнгээ өгсөн болов гэж би бол хувьдаа бол боддог. Тэгээ мэдээж бол иргэний нийгмийн байгууллагуудын тууштай дэмжлэг, за олон улсын донор байгууллагуудын одоо санхүүжилт за тэгээ мөн үе үе одоо энэ эрүүл мэндийн яамд ажиллаж байгаа хүмүүсийн одоо дэмжлэг тусалцаа, за тэгээ дээрээс нь мэдээж одоо глобал сангийн одоо бас нэлээд томоохон
одоо энэ төслүүдийг үр дүнтэй Монгол улсад хэрэгжүүлэх тал дээр бол асар их үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж ирсэндээ бол би талархалтай байгаа. За тэгээ энэ хугацаанд бол бас глобал сангийн үндэсний зохицуулах зөвлөлийн гишүүн байсан. За үндэсний зохицуулах зөвлөлийн гишүүн байснараа бол илүү одоо нөгөө шийдвэр гаргах төвшөнд нөлөөлөх те энэ ажлуудыг бол нэлээдгүй олон хийжсэн. За төсөл хөтөлбөрүүдийн хувьд бол яалтчгүй глобал сангаас одоо нөгөө заагдсан эрсдэл бүлгийн хүн амд зориулсан төсөл хөтөлбөрүүд гэж байдаг. Энэ төсөл хөтөлбөрүүдийг бол ялтчгүй Монгол улсад бол хэрэгжүүлэх шаардлагатай юмаа гэсэн ийм үндсэн дээр бол хэрэгжүүлж ирсэн байдаг юм аа. Энэ бол улсын хэмжээнд бол хэрэгжиж ирсэн. За ийм төслүүд байдаг. Ер нь бол Монгол улс ер нь маш тийм эмзэг одоо шугам дээр зогсож идэг бол яагаад тэгэхээр хоёр улсаар хэдэлдэг. Хоёр улсын хувьд бол хэдэх хэвийн дархалт бол ялтчгүй хоёр талд бол маш өндөр байдаг учраас Монгол улс ялтчгүй одоо дох бэлгийн замаар дамжих халдвар түвшинс урсан сэргийлэх төсөл хөтөлбөрүүдийг бол зайлшгүй одоо хэрэгжүүлж ирэх нь бол маш том юм үүрэг байгаа. За энд бол урьдчилан сэргийлэх арга хэмжээг бол аваад Монгол улс бол одоо энэ Аз номхон талаад хэрэгжүүлсэн үйл ажиллагаануудаараа бол үлгэр жишээ болох үс байдаг. Яагаад тэгэхээр нийтхүү амд бол хэдий хэвийн халдвар нь бол тархаагүй. За тэгээд дээрэс нь 0.1% бол тархалтыг тогтоон барьж байгаа цар ганц улс гэж Монгол улсыг бол үздэг. Тийм ч учраас Монгол улс бол энэ дээр бол ялтчгүй бодлогын хэмжээнд, за олон нийтийн арга хэмжээний хувьд, за тэгээ мөн одоо нөлөөллийн хүчээр ч юм уу те ингээд үйл ажиллагаанууд бол нэлээдгүй сайн явагддаг улс орнуудын тоонд ордог. За юм Монголд ингээд хараад ингээд үзээд байхад юм болгоныг одоо бид нар бас одоо тийм амархан бол хийж чаддгүй. Тэ энэ чинь Монгол улсын одоо энэ засгийн газрын тогтворгүй байдал байна. За ер нь бол энэ эрүүл мэндийн яамны бас сайдын тогтворгүй байдал, мэрэгчлэтнүүд солигдох гэх мэтчлэнгээ маш олон одоо зүйл хүчин зүйлүүдээс олж одоо энэ төсөл хөтөлбөрүүд бас удаашралтай явагддаг ийм зүйлүүд бол байдаг. Гэвчиг одоо бас тухайн ажиллаж байсан хүн болгоны одоо сэтгэл зүрхээр одоо юу гэдгийг энэ ажлыг нэг ингээд нэг урагшлуулад хийчих юмсан гэсэн ийм сэтгэлтэйгээр бол одоо хийгддэг ажлууд бол одоо чамгүй одоо бас энэ ажлууд нь одоо тэ чамгүй урагшилж ингэж явж идэг араа бас илүү онцлогтой байдаг. Тэгээ үүгээр бол бас одоо юу гэдгийг би өнгөрсөн хугацаанд одоо ингээд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа бодохоор ер нь одоо нотлохын суурилсан одоо бодлогын бичиг баримтууд, за мөн одоо олон нийтийн хэрэгцээнд суурилсан үйл ажиллагаануудыг дистаратаагаар зохион байгуулах гэдгийг бол одоо баг хамт олонныхаа хүчээр одоо тэ бид нар ингээд хэрэгжүүлж хийж ирсэн явдалтай бол би айгүйх бахархалтай ханддаг. За тэгээд дээрэс нь одоо Монгол улсад бол энэ хурцчих үйл ажиллагаа үе тэнгийн идэвхтнэр дамжуулаад одоо нийт хүн амд хүрэх те даал нөгөөмөл хүмүүсийг хэдэг хэвгийн халдвар илрүүлэх шинжилгээнд тогтмол хамруулах гэх мэтчлэнгийн ажлуудыг бол одоо хийгддэг ийм ажилтай байсан. Тэгээд ялтчгүй ингээд би одоо ингээл 2009 он, 8 он гэл ингээд бодохоор энэ бол ялтчгүй маш их олон хүмүүсийн хүч хөдөлмөр орсон. Тэ би чи одоо тухайн үед гүйцэтгэх захиралж хийж авч байлаа. За төрччих үйл ажиллагааны менежер хийж авч байлаа гэл ингээл маш олон төрлийн ажлуудыг нэг одоо салбарт бол хийж авч байсан. За үүний бас нэг судалгааны суурь тавигдах эхлэл маань бол 2011 оноос хойш Японы олон улсын анагаах ухааны төв болоод Нагоягийн их сургуулийн совилгын сургуультай хамтарч ажиллаж байсан энэ одоо явдлууд маань байгаа. За энд нар маань бол ялтчгүй бол энэ зан үйл судалгаан дээр бол маш их одоо ашиг тусаа өгсөн. За мөн цаашид бид нарт одоо яг цаашаа яаж одоо тэг ингээл ажиллах вэ? Тэг ер нь ингээд биднээс энэ японочдоос бас нэг суралцах зүйл нь юу вэ гэхээр нотлохын суурилсан баримтан дээр тулгуурлаж одоо үйл ажиллагааг илүү зохион байгуулах чиглэлээр айгүйх одоо зүйлүүдийг бас сурсан байгаа. За үүнээс үүдэлтэйгээр бол бидэнд бол одоо юу гэдгийг нөгөө
судлаач сэтгэхүй, судлаач зан чанар гэдэг юм уу, энэ бол айгүйх суурьсаж ирсэн гэж боддог. Монголд бол яг 2 жил тутамд харуултын хандлтын судалгаа гэж явагддаг байсан. Одоо бол харуултын хандлтын судалгааг бол арай өөрөөр буюу одоо хөнгөвчлөх маягаар ингээд хийгдэж ингээд явж эхэлж байгаа өнгөрсөн жилээс бол одоо хөнгөвчлсөн судалгаа илүү байлаа. Би одоо нэрийг бас сайн санахгүй байна. Яг тэр судалгааны ажилд бас бүр яг 100% оролцоогүй учраас за ийм судалгаануудыг бол хийгдэж ирсэн. Тэгээд Монгол улс бол яг өнөөдрийн төвшөнд бол одоо хэдийн хэвэд дохоос урьдчилан сэргийлэх төсөл хөтөлбөрүүдийн хувьд бол ялтчгүй санхүүжилт бол маш их одоо юу гэдгийг хумигдж байгаа. Тэгээ энэ хумигдалт нь одоо бас одоо юу гэдэг дархалтыг одоо тогтоон барих тэр үйл ажиллагааг тогтвортой байлгах үндслэл бол хараахан болж өгөхгүй. Тэгэхээр энэ санхүүжилтийг бол ялцчихгүй Монгол улс дотоодосоо бол ингээд гаргах ёстой болж эхэлж байгаа юм үе байна. Тийм учраас энэ бол маш эмзэг үе гэж би бол бодож байгаа. Тийм учраас ер нь бодлого шийдвэр гаргадаг энэ хүмүүс манаас жоохон анхаарал өгөөсэй гэж би бол хувьдаа хүсдэг ээ. Олон улс бол яг хөө мэдээж эхлэл суурийг ингээд тавиулаад за одоо бид нар тодорхой хэмжээний юм мөнгөтэй учраас энд зориулж юм үйл ажиллагаа хийвэл танах ер нь болох юм биш үү гэсэн юм арга хэмжээний зөвлөмжүүдийг бол өгдөг. Тэрийг бол тэгээ яг хөө миний хувьд багасаа хойш тэгэл бэлгүүч тарахаас өсвөлэл энэ ажил дээр ажиллаж ирсэн. Тэгээд ягаад ч одоо өвдгийн хэдхэн хүнтэй байхаас өсвөл 30-40 хүнтэй хүртэл нь ажилласан учраас ер нь ингээл яг ингээл миний ингээл юуны зүрх сэтгэл дотор дандаа байдаг ажил. Гэхдээ яалтчгүй одоо бас би бас өөрийнхөө нөгөө хувиа ингээ бодох юм бол надад бас өөрөө бас нөгөө хийхийг хүсдэг ажил гэж байгаа. Тэгээд дээрэс нь бас одоо өвдгийн өөрийнхөө байх боломжтой юм цаг хугацааг бас айгүйх нөгөө хүлдээжсэн. Тэгээ тийм учраас бас энэ одоо шийдвэрийг ингээд бас тун амаргууч гэсэндээ ингээд гаргасан. Тэгээд өчигдөр өглөө ингээд сэрэл ингээд яасан чинь за би ч одоо юу хийх вэ гэж ингээд бодчихсон. Тэгэл яг хоо мэдээж 5 дахь өдөр л ажилтаа учраас тэгэл тэрийг за одоо ингээд юм байна да гэл ингээд бодоол тэгэл ингээд өнгөрслөө. Тэгээд ер нь нэг жоохон ингээд нөгөө өөр салбарын яг өөр юм хиймэрч айгүйх санагдчихсэн тийм юм. Тэг хүн тэгээд өөрөө тэгэл ер нь болж л хэвэл тэгэл ер нь юу ч хийсэн яах вэ гэж би боддоо штэ. Гэхдээ мэдээж нөгөө юм судалгааны ажил ч юм уу тиймэрхүү ажлуудад бол оролцохдоо бол айгүй таатай байх болно. Ерөнхийдөө бол одоо ингээд full time drag queen ингээд болж байгаа гэсэн үг. Ер нь drag queen руугаа илүү drag queen-ийнхаа ажлыг илүү их хийн гэсэн бодолтой байгаа. Подкастаа хийн, блогооч бас хийн, тэгээ шоугаач бас DX гээд баарандаа хийн. Тэгээ та нар бас иржсэн байх гэж бодож байна. Ихэнх хүмүүс тэгээд тэндээ бас хийн. Тэгээд ер нь 5 дахь өдрөө хэрвээ ийш дэш явчихгүй л бол 5 дахь өдөртөө бол байнгын одоо үзүүлбэр бол үзүүлээд манай хөрхөн драг queen-уудтайгаа ингээд цуг байж ах болно. Тэгээд сая Япон явсан ажил бол ямар ажил байсан бэ гэхээр энэ бол яг хамгийн одоо нөгөө яг энэ ажлын байгууллагатай залуу сэрүүлмэн тэгээд байгууллагатай ажиллаж байхдаа хамгийн одоо сүүлийн томилолт байсан. За энэ дээр бол юу гэхээр цаашдаа одоо энэ судалгааны ажлаа өргөжлүүлэх үү яах вэ гэдэг ийм одоо яриаг бол бид нар бол хоорондоо яриагтаад ирсэн. За ямар ч хэлээсээ цаашдаа бол өргөжлүүлэх юм байна гэсэн юм чиг хандлагатай болоод тэгээд ингээд ярилцаад уулзах хэвээр хүмүүстэйгээ уулзаад ингээд ирсэн. Тэгээ мэдээж бас нөгөө миний ажлын хамтрагч найз маань докторийн зэрэгээ хамгаалсан учраас бас баяр хүргээд бас нэг орой hang out хийгээд гарсан байгаа. Тэгээд Японд очиод бас нөгөө Окинава гэдэг газар ерөөсөө очиж үзег байсан. Тэгээ Окинава гэдэг газар очиж үзээд бас их гоё ингээд санагдсан. Америкийн зэрэгийн бааз дээр айгүйх байдаг тийм газар байсан. Тэгээд тэнд очиод бас айгүй хөөрхөн надад санагдсан. Ягаад ч юм community ч гэсэн амар хөөрхөн. Community төвөн ч гэсэн надад амар таалагдсан. Яг л оронгууд яг л ингээд гэр шиг тийм ингээд амар халуун дотн байсан. Тэгээд тэнд бас нөгөө
3 4 баартай гэсэн. Тэгээд би бол 2 бааранд нь л орсон. Нэг нь болохоор 8 man гэдэг, нөгөөх нь болохоор ямар юу лекс ямар хэмжлээтэй тийм бааранд орсон. Тэгээд бас яг community center-т нь ажилладаг хүмүүстэй цуг суугаад ингээд юм яриад ингээд хөрхөн бундаг караоке дуулаад амар нэг хорог бас айгүй хөвгөлтэй өнгөрөөсөн. Мэдээж өдөр нь бол ажиллаа яриад ингээд тэгээд Окинава бол надад айгүй тийм дулаан уур амьсгалтай айгүй гоё тийм санагдсан. Тэгээд амьдралдаа анх удаа нөгөө нэг юм аквариум үзсэн дандаа нөгөө далайн тий. Тэгээд тэр бол бас их гоё надад ингэ санагдсан. Ягаад ч юм ингээд нэг юм халуун дулаа тийм вирусаа тийм би ер нь амтны хүрээлэн орох ер нь их дурггүй. Ягаад ч юм мэдгүй. Ингээд амтаа харахаар ингээд жоох өрөвдөд идэх юм. Тэгээд сүүлд нөгөө нэг Тайванд очоод яг үнэхээр хийх юм болтохгүйсэн учраас Тайваны одоо нэг амтны хүрээлэн ороод тэгээд ингээ хасан чи ингээд ягаад ч юм ингээд нөгөө нэг юм торон дотор байгаа амтуудыг хараад бүр ингээ ямар ч эрх чөлөөг байгааг ингээ хараад ингээд жоох ингээ сэтгэл санаагаараа ямар унаад ингээ ирчихсэн бодол руугаа. Тэгээд саяныхыг ингээд яасан чин тэр аквариум далайн явуул надаа ингээд ягаад ч юм ингээд миний урд нь нөгөө нэг төсөөлж харж байгаагүй тийм ертөнц байсан учраас надад амар их таалагдсан. Айгуу тийм хөөрхөн гоё байсан. Тэгэд бас энэ удаас нэлээ бас хүүтэн байлаа. Айгуу хүүтэн байсан. Тэгээд ялангуяа би нөгөө найзандаа ингээд 2 хонсон тэгээд амар хүүтэн яваа бурхан минь. Бүр үнэхээр одоо хүнжилтөө орвол халууцаад гадагшаа нөгөө хөлөө гаргах юм бол мөстлөгийн орон шиг те бараг л хурсан газар болгоно ингээ хайраад амар тийм хэцүү байсан. Тэгээд дахиж бол Японд бол хонохгүй байлээ бурхан буддаа минь гэж. Өстой тэр нь аюу хэцүү ингээ санагцаа. Тэгээд бас нөгөө Токиод амьдардаг бас найзуудтайгаа суулцсан. За тэгээд Токиод бас нэг ивент болж таарсан. Тэр ивент дээр бол marriage for equality гэдэг тийм ивентэд очсон байгаа. Тэгээд тэр ивент нь бас нөгөө юу гэдгийг Азад одоо нөгөө нэг гэрэлтийг хүлээн зөвшөөрсөн орнуудын хосуудын тухай тийм гоё кино өдр үзээд бас аюу гоё ингээ санагдсан. Тэгээд би бас тэгэл тэндээс суугаад бодчихлээ л дээ. За Монгол маань ч хол байна гэж бодоод ингээ суучлаа. Тэгээд яг эзэн нэг өдөр тэгээд болох байлгүй дээ. Тэ уулна ингээд Монгол улс маань бол амар тийм гоё штэ тэ гоё сайхан газар. Тэгээд тийм сайхан байгаасэ гэж ингээд бодчихэв. Тэгээд чин өөр тийм байлаа. Тэгээд мэдээж бас нэг жоохон ганц хоёр дэлгүүр хийсэд байцаа ирчихчлээ авлаа. Ерөөсө бүр байцаа хэрчгчээс өөр юм ерөөсөө аваагүй заяа бүр ингээд амар инээдтэй яагаад ч юм мэдгүй. Тэгээ нэг өнөртөө авсан юм байна. Тэгээ өнөртөө авсан, шинэ өнөртөө авсан. Тэгээд айгүй тийм сайхан яваал ирлээ. Тэгээд ажлын хувьд тийм ажлнууд ингээд боллоо гэж бодож जैन. Тэгээд ямар ч байсан нэг 2-3 сарын хугацаанд бол өөрөө нэг сайхан ингээд амраад өөрийнхөө нэг сайхан байгаад мэдээж нөгөө нэг бас нөгөө турах гэж бас үзнэ гэж бодож जैन. Турах гад үсэх юм бол бас их амжилт олгохгүй юу гэж бодож जैन. Тэгээ бас нөгөө юу явмаар байна. Өөр өвчтэй аялал хийж бас нэг хэсэг бас нэг хэдэн өдөр бас гадагшаа явмаар байна гэж үзсэн. Би ер нь өргөвчтэй аялал ерөөсөө хийж үзээгүй. Би тийм учраас өргөвчтэй аялал хийгээд ингээд цөөхөө хувцастай маш тийм цомхоо ингээд нэг юм хэдэн өдөр бас нэг 10 хэдэн өдөр ч юм уу бас явах ингээд төлөвлөгөөтэй бас байгаа. Тэгээд тэр маань бас ингээд гоё байх болов гэж бас бодож байна. Яагаад ч юм ингээд тэгж авч ингээд сонирхолтой ингээд нэг юм жижигхэн төлөвлөгөө маягийн юм гаргаад тэгээд ингээд цөөхөө үрээд ингээд өөрийнхөө ингээд хүснээр ингээд хаасаагүй ингээд явж ус үзмээр байна. Тэгээд энэ маань бас харин яах нь бас
бас нөгөө нэг эн чинь бас нэг ингээд нэг юм амархан юм болчих биш асуудал биш шүү дээ. Тэгэхээр айгүй тийм одоо зориг шаардах юм болов уу гэж би бас бодоод байгаа. Тэгэхээр ганцаараа ингээд тэгэд үргэлжтэй ингээд аялна гэдэг бол бас жоохон хэцүүч магадгүй гэхдээ ямар ч гэсэн үзээд алтел гэж бодож байна. Тэгээд иймэрхүү байна ойртоо. Мэдээж нөгөө Япон явсан учраас бичлэгнүүд нэлээ хийсэн бах гэж би бодож байна. Тэгэхээр ер нь ихэвчлэн очиод миний хоолоо өвдсөн. Очиод миний хоолоо өвдөд ханиад өрөөг мөрдөө зүгээр нөгөө Япончуудад бүх юм мөстэй ямар ч юм мөстэй болохоор ингээд тэр их ч одоо мөстэй коктейл жин тоник ууж авсараа давж хоолоогоо бүр амар болгоо хайцсан. Тэг би 2 өдөр бараг 3 өдөр юм ярьж чадаагүй штэ. Яг л нөгөө юуны ярианы бэрхшээлтэй юм шиг ингээ явсан. Тэгээд тийм учраас бас нөгөө жоохон бичлэг хийхээс жоохон төвөгшөөгөө заяарч гэж бодод тэгж бодчихсон. Гэхдээ би яг Гепо кастл үзээд за тэгээд тэр нөгөө нэг Окинавагийн аквариум дээр бас бичлэг хийсэн байгаа. Тэгээд бас энд бас жоохон явж байхдаа бичлэг хийсэн ийм бичлэгнүүд бас байгаа. Тэн дээр бас жоохон яриа явцсан. Тэгээд тэр яриа явсан бичлэгнүүдээс ингээд хөөрхөн маргааш нэг өдрөөс ч юм уу нэг сайхан сууж агаад эвлүүлэе гэж бодож байна. Тэгээ тэр эвлүүлснийхэн дараагаар бол нэг юу яйдаа л гэсэн бодолтой байна. YouTube дээр тавья гэсэн бодолтой байна. Тэгээд ойрт нөгөө бичлэг хийгээг учраас жоохон санаа зовоод тий хүмүүсээ зөндөө олон хүмүүс нөгөө дагдаг болцсон болохоор жоохон санаа зовоод яана нэг юм бичлэгээ хийхгүй бол тий хүмүүс ингээд намайг ингээд үсгийн тулд ингээд дагж байгаа шүү дээ гэж бодоод ингээд санаа зовоод ингээд хийж байна. Ямар ч байсан. Тэгээд энэ удаад бол яалтчгүй ажлаа хүлээлгэж өгсөндөө одоо өөрийнхөө төлөө юм зориг гаргасандаа би айгүйх баяртай байгаа. Тэгээд цаашдаа манай карьер манаас хаашаа яаж ирэх гэхийг бол сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ илүү одоо юу гэдгийг өөр одоо зүйлийг хийхин төлөө өөрөөс нөгөө нийгэмдтэй өгөөчтэй тийм сайн зүйлийг хийхин төлөө бас айгүйх хичээх болно. Би ч угаасаа л нөгөө юм хийх гэж төрсөн юм шүү гэлтэй. Тэгээд тийм учраас ингээд ямар ч лээсээ одоо юу гэдгийг LGBT эрх эрүүл мэндийн төлөө олол заашгүй цаашдаа бол ажилласаар байх болно. Ингээд бас те ингээд юм ажлаас хийгсээр л байх болно гэдгээ бас хэлмээр байна. Энэ бол миний яалтчгүй одоо бүр цаанаас ингээд цосон шингэсэн юм зүйл юм шиг байгаа юмаа. Одоо тэгээд ингээд болох уу да гэхгүй те. Одоо яг ингээд уул нь ингээд айгүйх тийм нөгөө юм ярих талаар ингээд бодчихсан. Гэхдээ яг ингээд тулгамдаад бас яг үнэндээ бол бас зарим нэг зүйлүүд маань санаж бодчихсан зүйлүүд маань орж ирэхгүй байна. Би тэгээд бас түрүүн бас тэгж бодчихсан. Ахгүй за бичээд ингээд суугаад тэр нэгээр ярьдээ мөхснээ. Гэхдээ ер нь яагаад бүх юм та миний толгойд байхад би ер нь яахаараа ингээд бичдэг юм. Яалтчгүй ингээд энэ 18 жилийн хугацаанд хийж бүтээсэн зүйлүүдээ ингээд хараад тахад хамт олонний дэмжлэггүйгээр бүтэхгүй зүйл нэгч байхгүй байх байсан. За тэгээд ингээд надтай цаг үе мөч бүхэнд ингээд хамтдаа байсан, хамтдаа ажилласан бүх хүмүүст би маш их талархаж байна. Бүх одоо бас олон нийттэй те LGBT олон нийттэй маш их баярлалаа гэж би хэлмээр байна. Ямагт одоо те хийсэн ажлуудын манд дэмжиж хүрэлцэн ирдэг байсан. Ялангуяа бол би энэ Test for UB компанид ажлыг хэрэгжүүлж байхад бол олон нийтийн зүгээс бол маш их дэмжлэг туслалцаа дэмжлэг ирж исэн тэр явдалд бол би үнэхээр их баярж талархаж авч удаг. Тийм ч учраас энэ төсөл маань бол маш амжилттай ингээд хэрэгжсэн гэж одоо би бол үздэг. Тэгээд энэ дээр бол хамтарч ажиллаж байсан бүх хүмүүстээ бас талархснаа бас илэрхийлье. За мэдээж бас одоо үндэсний глобал сангийн үндэсний зохицуулах зөвлөл дээр байсан хамт ажилласан бүх хүмүүстээ бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. За ялангуяа хяналтын хороонд ажиллаж байсан бүх хүмүүс бас байгаа. Тэгээд эдгээр хүмүүстээ их баярлалаа. Тэгээд тухайн үед одоо
глобал сангийн одоо энэ үндэсний зохицуулах зөвлөлийн одоо нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан оюун дайрт байгаас их талархаж явдаг. За мөн бас одоо Эрдэнэ туяа аймжтай маш их баярлалаа гэж хэлмээр байдаг. Надаа ингээд одоо бүх л энэ ажиллах юм, энэ ажлын шинэ арга барил гэл ингээд бүх зүйлүүдийг ингээд зааж өгсөн явдал. За мөн гүйцэтгэх захиралд бас маш их баярлж байгаа. Ингээд бас миний багт ажиллаж байсан тэр маш олон хүмүүст одоо болтол би маш их баяр талархаж явдаг. Мэдээж бид нарт хооронд муудах, сайдах юмнууд зөндөл байсан баг. Гэхдээ энэ бол зөвхөн хувь хүний зүгээс биш, ажлын талаасаа байсан юм шүү гэдгийг бас та бүхэн ойлгоорой гэж би одоо хүсэж байдаг. Тэгээд олон улсын зөвлөхүүдээс байгаа л да. Олон улсын зөвлөхүүдээс надтай цог хамтарч ажиллаж байсан нилээдгүй олон зөвлөхүүд байдаг. Тэр хүмүүстээс их би баяр талархаж явж байдаг. Ер нь энэ академик талаас нь маш олон зүйлүүдийг надад зааж сургацсан. За ялангуяа төсөл яаж бичих үү? За ер нь одоо энэ хөрөнгө оруулалтыг яаж татах уу? Яаж төлөвлөх үү? За санхүүжилтийн тал дээр одоо бас яаж бид нар бас зөв зарцуулалтыг хийх үү гэх мэтчлэнгийн ингээд маш олон зүйлүүдийг бол суралцж байсан. За тэгээ халдвар төвшин судлалын дох бэлгийн замаар дамжих халдвар төвшний тандал судалгааны албаны одоо төв үеийн ажилтнуудаас би бас маш их баярлж байдаг. Бид нартай бас байнга л ингээд хамтарч ажиллаж байсан. Одоо байнга л бид нар энэ талд ингээд ажиллаж байсан та бүхэнд бас маш их талархаж байгаагаа бас өгөр илэрхийлмээр байдаг. Хэрвээ сонсож байгаа бол хэрвээ намайг ингээд влог хийдгээ гэж үздэг бол та бүхэн бас ингээд талархлын манаас хүлээж аваарай гэж хүсмээр байна. Яг тэгэхээр би Facebook ерөөсөө хэрэглэхгүй байгаа. Ер нь бас Facebook жоох хэцүү болсон шүү дээ. Ер нь жоох ингээд нэг юм айгуу тийм хэрүүл уралтай нэг сайхан зүйл байхгүй болсон. Тэгээ ер нь Instagram л айгуу хэрэгэлдэг болсон учраас бас тэр хүмүүс маань бас юу хэрэглэж байгаа юм бол доо би сайн мэдэхгүй байна. За тэгээд юм байна. Одоо за ингээд өнөөдрийн маань бас энэ миний энэ яриаг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд ер нь би бас сая бас тэгж бодлоо. Маш цэгцтэй ингээд яаж яг энэ хооронд яг 10-18 жилийн турш яг юу хийсэн бэ би ганцаараа биш шүү ганцаараа биш одоо хамт олонтойгоо зөв юу хийсэн бэ гэдгээ бас ингээд маш ингээд сайн ингээд бичиж байгаад бас нэг юм блог хий гэж бодлоо. Яа тэгэхээр би түрүүн бас анхны минь бодож исэн бодол маань зөв байсан байна. Яа тэгэхээр нөгөө бичиж байгаад ингээ хийсэн нь зөв юм шүү гэснээр дараад нь өөртөө жоохон ярьдаж бэрдаад ингээд за яшиг гэдэг ингээд жоохон залхуураад ингээ хийсэн. Тэг би бас ингээд блог хийхдээ жоохон гэрэлгүүтэд байсан. Тэг өнөөдөр гэрэл авсан бөмбөр дээрээс очиж оюулын орон зай гэдэг бөмбөрийн хажуу талын орон зай гэдэг төвөөс юм гэрэл авсан 95,000 гэжсэн. Тэгээд надад тэр ихч болохоор хөл мөлтөө ингээд нийлүүлээд 80,000 төгрөг өгсөн. Тэр ихчд бас талархлаа гэж бодмоор байна. Тэгээ би бас энэ нөгөө нэг зургнууд зурулсан ингээд дээр стори хийжсэн би ийм зургнуудыг зураач хонгор гэж залуугаар ингээд нийтдээ 6 зураг зурулсан байгаа. Тэгээд эдрийг би жаазлаад ингээд хойноогоо ингээд тавиад фон болгоод ингээд тавина гэж бодож байгаа. Тэгээд жаазлуулах гэдээс одоо цагаан наваа сар дууссан учраас бүх газрууд ажиллаж байгаа гэж бодож чинь тэгээд жаазлаад гоё ингээд хэд энэ айгу гоё юм зургууд байгаа. Тэгээд уул нь яг ингээд энэ артлаа галерей шиг болгоё. Галерей шиг ч гэжтэй ер нь ингээд нэг юм гоё ингээд зураг ингээд гоё ингээд өглөө цай авахтаа тийм ингээд хойноогоо зурагтай байвал гоё юм бол айлсгүй өмнөөс нь хараа сууж идэх ч юм уу тийм байвал бас илүү гоё юм болов уу гэж бодсон. Тэгээд өнөөдрийн одоо энэ блогийг маань үзээд сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Утгагүй тэгээд та бүхэнтэйгээ шинэ бичлэгээрээ буюу одоо за энэ 7 хоногтой амжих нь 7 хоногтой амжих нь ямар ч байсан Японд авсан зургнуудаа бүгднийг нэвлүүлээд бас нэг хөрхөө блог хийчээ, нэг л блог хийчээ шиг угаасаа нэг их бичлэг бас аваагүй. Ер нь тэгээд Японд ч бас тийм юм байна штэ. Нөгөө нэг юм олон олонний газараас зураг мураг авах бас жоох хориот юм шиг бэлээ. Ер нь миний анзаарснаар бол яагаад тэгэхээр Японы блогеруудыг үзэхээр ингээд бүх хүмүүсийг ингээд блүрдэд ингээд байхгүй болгоцсон. Тэгэхээр бас энэ жоох юм шиг байгаа.
одоо болохгүй юм шиг байгаа. Тэгэхээр бас тэрийг бас сайн судлаа. Тэгэхээр нөгөө усыг нуул ёсыг дагна гэдэг шиг бас тэрийг бас харъя гэж бодож байна. За тэгээд ингээд утгагүй бас илүү сайхан блогуудаараа уулзцгаая. Тэгээ подкаст бас одоо утгагүй бас 2 бичлэг маань одоо бичигдэнэ. Тэгээ энэ бол нэн дараа бас утгагүй бас та бүхэндээ хүргэх болно. 3 сарда багтаагаад 2 блогийг бас та бүхэндээ хүргэн. Тэгээд илүү их сонирхолтой байх болов уу гэж би бодож байна. Тэгэхээр урд уртныхаас илүү сонирхолтой хийхээр төлөвлөж байгаа. Тэгээд за ингээд Японы блогоор эргэн уулзцгаая. Түр баяртай манайхаа. Bye bye.